өөрчлөнө. За өнөөдөр би ингээ хулгай хийчмээр санагдаад ах юм бол за болохгүй шүү Сараа, чи хулгай хийж болохгүй шүү. Хэрвээ чи өнөөдөр хулгай хийчих юм бол дараа нь чи юм алдъя шүү гэж өөртөө хэлэх нь вэ. За өнөөдөр нэг хүнийг хулигтмаар санагдаад бай гэж бодъё л да. За энэ надад ашигтай юм чинь би ер нь нэг хулигтчихъя гэж бодчихъя л. Дараа нь таныг хин нэгэн хулигтнаа л гэсэн үг. Ерөөсөө л юуг үлдэн тэр үүлийнхаа өрийг хүртэнэ. Маш энгийн байгааз ойлгомжтой байна уу? Тэгэхээр ерөөсөө танд ямар мэдрэмж байна тэр бүхэн таны хүртдэг гэсэн үг. Тэгэхээр нөгөө өөрийгөө ажиглахаар мэдэгддэггүй юм. Би яг муу бодолтойгаа мó, сайн бодолтойгаа мó гэдээ анзаардаггүй. Жишээлбэл хүмүүс юу адаг? Танд тийм энерги байна гэдгийг мэдрүүлдэг гэх юм уу? За өнөөдөр та юм хулгаад алдчихлаа. Би чи хизээ хүнээс юм хулгайлчлаа гэж бодох хэрэгтэй гэсэн үг аахгүй юу? За хүүхдүүд чинь таныг ингээд өөмүүлээд ч юм уу өгөнд орохгүй ингээд зовоогоод байна гэж жишээ авъя л да. Тэгэхээр би ч гэсэн хин нэгний хэлснээр нь хийхгүй өгөнд нь орохгүй л байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр эн чинь болох зүйл байгаа байхгүй юу? Яагаад гэвэл том болсон хүн хизээ хүний өгөнд ордог байлаа. Тэгэхээр хүүхдүүд бидэрт тэр зангийн маань мэдрүүлдэг гэсэн үг. Хүний өгөнд орохгүй маа чи нэрээ. Ингээд амьдрчих юм бол зөв шүү, ингээд амьдрчих юм бол чи жаргалтай байна шүүгээ хэлээл ах чирээс хүний өгөнд орохгүй маа гэж хүмүүс боддог штеп. Тэгэхээр хүүхдүүд бидний өгөнд орохгүй байна гэдэг чинь яг тэр зангийн минь гаргаж ирээд байгаа байхгүй. Одоо зөв сайхан аз жаргалтай гоё амьдрах тэр мэдлэг мэдээллүүд маш их байгаа. Ном байна, сургалтууд байна. Одоо энэ YouTube дээр ч гэсэн маш олон хүмүүс ярьж байна. Гэхдээ бид нар өгөнд нь ордоггүй, хэрэгжүүлдэггүй. Ямар үед хэрэгжүүлдэг вэ гэхээр амьдралд нь яг тэр хэцүү зүйлүүд, зовлон бэрхшээлүүд туулсны дараа би буруу байгаадсан юм биш үү? Ингэж болохгүй юм биш үү гэдгийг мэдэрдэг гэсэн. Одоо тэгээд хууралтын асуудалтай хүн байлаа гэж бодъё л доо. Нөхөр нь ч юм уу эхнэр нь ингээд өөрийг нь араар тавиад хуураад байлаа гэж бодоход надад бас хүн хуурах те наана ингэж өөр ярьчаад өөр хүнд ингээ худлаа арих эсвэл магадгүй одоо энэ одоогийн байгаа бидэнд тохиолдож байгаа энэ хувь тавилан чинь бас 3